Хүндлээс хамаарлын арга гэж. За энэ болохоор арай стасаа бас нэг төхөө гэх юм уу нэг алхам урагшилсан арга байж байгаа. За гэхдээ бусад аргууд бол тийм муу арга гэсэн үг биш. Маш хэлбэр байх тусмаа тухайн арга маань сайн аргад бол тооцогдно. За тэгээд тэр аргаар шийдэгдэх боломжгүй зүйлсүүдийг болохоор яах вэ гэхээр энэ дараагийн зүйл нь алхам нь болохоор энэ Королес хамаарлын аргаар ийг ашиглаад мэдээг нөхтөгөө энэ зүйл байж байгаа. За тэгэхээр Королес хамаарл гэж ярих юм бол бид нар хоёр төрлийн хамаарл бол байж таарна. Нэг нь болохоор шовмон хамаарл, нөгөөх нь болохоор шовмбус хамаарл гэсэн хоёр төрлийн бол хамаарл байна. За шовмон тэгэхээр хамаарл нь болохоор аса шовмон ревесийн тэгшгэлийг гаргаж аваад тухайн тэгшгэл дээр үндэслээд мэдээний цорхойг нөхөх боломжуудыг бол бид нар олж авна гэсэн үг. Тэгэхээр бол нөхөн. За мөн шовмос хамаарлын тэгшгэлийг бас дээр үндэслээд мөн мэдээнийхээ цорхойнуудыг бол нөхнө. За юм байна. За тэгэхээр нэг зүйл маань болохоор энэ шуман ревесийн тэгшгэл болон шуман интруляцийн арга хоёрын хоорондын ялгаа нь юу юм бэ гэдэг тал дээр бас эргэлзэх асуудлууд бол гарч ирдэг. За тэгэхээр энд нэг онцлог зүйл байна л да. Ихэвчлэн шуман интруляцийн арга маань болохоор тренд байж болно. Эсвэл ийм спешиал орон зай хувьд тийм ээ орон зай хувьд Монгол орны хэмжээнд гэдэг ч юм уу энэ хэсэгт нь болохоор харьцангуй өндөр температуртай байхад ижлэх тусмаа урагшлах тусмаа ч юм уу эсвэл хойшлох тусмаа гэх мэт ингээд температурын юунууд нь бол градациуд бол өөрчлөлт ирдэг. Тэгэхээр эдгээр зүйлүүд нь болохоор аль болохоор хөрш ойролцоо байгаа утгууд маань өөр хоорондоо нэлийн төсөөтэй байх боломжийг олгож өгч байдаг. Тэгэхээр энэ зүйлийг бол ихэвчлэн бид нар тэр шуман интруляцийн арга дээр бол ашигладаг. Нэг ийм зүйл байж байгаа. Нөгөө нэг зүйл нь болохоор цөөн мэдээний тохиолдолд бол ингэж нөхөх боломжийг бол олгодог. Харин олон мэдээ ялангуяа хэмжээний мэдээ байхгүй алдагдсан тохиолдолд мэдээний цорхойтой тохиолдолд болохоор энэ шовмон ревесийн аргыг ашиглахыг бас санал болгодгоо. Энэ бол нэлийн харьцангуй ол хүчрэг бол арга байж байгаа. За тэгэхээр энд нь болохоор шовмон ревесийн тэгшгэлийг ямар нөхцөлд ямархуу байдлаар гаргаж ирэх вэ гэдэг зүйл бол байж гэсэн бас асуудал бол гарч ирнэ. За нэгд нь болохоор станц хоорондын бас хооронд нь харьцуулаад нэгдүгээр нэг станц байлаа гэхэд А станц за хоёрт нь Б станц гэд энэ хоёр хоорондоо их төхөө байршлын өв төхөө байлаа гэж бодоход эдгээр хоорондын мэдээ нь болохоор нэлийн төхөө хамааралтай одоо температурын ч юм уу тийм үү TA температурын үед TB гэдэг энэ станцын нэршлэр нь жоохон ингээд ялгаад өгье. За тэгэхээр эдгээр хоорондоо ийм шуман хамааралтай ТБ станцын мэдээ станц 2 байх юм бол за энэ хамаарлын энэ хамаарлын шугамыг гаргаж ирээд
За эдгээр хоёрын хоорондын T-ан T-бгээс ямар хамааралтай вэ гэдгээр А өрчгөн T-Б нэмэх нь V гэсэн сул гишүүн байгаа. Наа нь болохоор коэффициент болж таарна. За тэгээд мэдээж корреляцийн коэффициентийн утга хэрэгтэй 0.7 гэдэг ч юм уу тийм гэх мэт ийм зүйл байж байгаа. За тэгэхээр эдгээр хоорондын энэ T-Б-г ашиглаад T-аг бид нар V станцын температураар хайсан байх станцын температурын цорхой мэдээг нөх боломжтой. Энэ ихэвчлэн хамаарлынх нь коэффициент нь өндөр байх тохиолдолд ашиглаад гаргах боломжийг бол олдог. За нэг юм байна. За энэ тохиолдолд бол ийм. За бас нэг юм болохоор дандаа төрүүлчих шиг адилхан температурыг температуртай нь харьцуулахгүйгээр температуртай өөр хамааралтай бусад гишүүнүүдийг бодолцож цацрагаас бас ямар хамааралтай юм. Цацраг ихсэгдсэн температурын тоо хэмжээ ихсэж гэнэ үгүй юу? Тийм ээ. Ерөнхийдөө ихснэ гэж бид нар төсөөлөд бодож байгаа гэсэн. Тэгээд ийм шууман хамаарал байх юм бол үнийг бас ашиглана гэсэн. Тэгэхээр энэ регрессийн тэгштэглийг нийлжинд станц хооронд тийм ээ нэг болж байна. Хоорондын ижил мэдээнд харин нэг бол станцда тухайн станцд тухайн орчинд тухайн орон нутгийн нөхцөлд тухайн уурын амьсгалын хэмжигдэхүүнд нөлөөлөх бусад хэмжигдэхүүнүүд түүнтэй маш нэгт харилцаа холбоо хамааралтай байдаг хэмжигдэхүүнүүдийг ашиглан тэдгээртэй хамаарсан тэгштэглийг регрессийн тэгштэглийг ашиглан гаргах гэсэн нөхөх гэсэн ийм хоёр маягаар за нэг юм. За шумс хамаарлын тэгштгэл нь болохоор бас мөн адилхан. Гэхдээ хамаарлын тэгштгэл нь болохоор ямар нэгэн y тэнцүү x нэмэх нь v гэсэн энгийн байдал биш, харин юм биш. C гэдэг ч юм уу эсвэл exponential x эсвэл x-ийн квадрат x гэх мэт иймэрхүү чашаа зөндөө үргэлжлэн маягаар хамаарлыг олж илрүүлсэн тохиолдолд бид нар бас мөн ашиглаад энэ хамаарлыг ашиглаад тухайн
гэсэн хэмжигдэхүүнийхаа түүхий бишээ цоргой мэдээг нөхөх боломжтой болно гэсэн үг ээ. За тэгэхээр ерөнхийдөө энэ хамаарлын арга маань болохоор ялангуяа мэдээний цоргой байдал, энэ тоо хэмжээ их байх үед нэлээ их хүчрхэг байх нь байна.